Ховд аймгийн Булган сум нь Манжийн захиргааны үед одоогийн нутаг дэвсгэрт Вангийн чуулган тамхтай 5 сумын торгууд нэртэйгээр сууршиж байлаа. Үүнд Вангийн суман, Авжийн суман, Багшийн суман, Бээлийн суман, Тайжийн суман нар болно. Тухайн үеийн Вангийн чуулганы газар нутгийг хэллэвэл одоогийн Хятад улсын нутагт байгаа Цэгэн нуур, Төвшин нуур, Ногоон нуур, Хой төмнөд Чингэл голын бэлчир, Өрөнгө мөрний адаг, Захир толгой, Өндөр хар, Нар мандах, одоогийн Булган сумын нутаг Байтаг богд, Үзүүр цагаан, Дамжиг, Шилүүстэй бэл, Мэргэний өврөөр дамжин, Загийн улаан, Өвдөг чацарганы хар үзүүр, Цахир үзүүр, Булган голыг өгсөөд, Хавтгай хусам, Их төмөрт, Туулаатын бэлчир, Цэгэн нууртаа залгасан өргөн удам нутгийг эзлэн амьдарч байжээ. Тэр үед Вангийн чуулганыг Шээрэн дорж Вангийн 5 дахь үе Мишиг дорж Ван захирч байжээ. Одоогийн хошуудын торгууд нь доргуудын суманд огтож байгаагүй бөгөөд тэд ижил сариас Цээн хэмээх хатнаар ахлуулсан 70 өрх Дөрвөд далай хааны нутгаас 30 өрх хөгсөө удмаа даган нүүдлэн ирж засаг тогтоон Вангийн чуулганы захиргаанд орсон төвхтэй. Ардын хувьсгалын ихэнх үед Намжай дорж хэмээх ноён өөрийн захирч байсан 3 сумын ард иргэдийг дагуулan дөрвөж одоогийн Хятад улсын нутаг Өргөн хоо, Шоолон хүү, Сантио, Жимсайр, Даачан зэрэг газруудад очиж нутаглаж байгаад 1944 онд их нутаг Булган сумандаан иргэн ирж дүүрсэн байна. Булган сум нь 1926 онд Чандаман уулын аймгийн Булган мандал бүрэн хайрхан уулын хошуу нэртэй байгуулагдаж хошуу тамгын даргаар ач залан нарийн бичгийн даргаар жаргал сайхан нарыг томилжээ. Хожим жаргал сайхан улсын байгуулалд ажиллах болж оронд нь цэвэг захирагчийг томилсон байна. 1931 онд Ховд аймаг шинээр зохион байгуулагдахад Булган сум болон байгуулагдаж даргаар нь ядмыг томилсон төвхтэй. Булган сум нь 8105 км² нутагтай баруун хойд баруун өмнө талаараа бүгд наримдах хятадаар тулстай, зүүн хойд талаараа Баян-Улгийн аймгийн Булган сум, зүүн өмнө талаараа Ховд аймгийн Уян сумтай тус хэлнэ. Булган сум нь Монгол Алтай нурууны өвөрт Хой төргөргийн 45-аас 47, зүүн уртаргийн 89.9-өөс 91.7 градуст, далайн түвшнээс дэш 1164 м өндөрт говь тал хангаах усалсан үзэгсэн төгөлдөр Баянбүрдэд Улаанбаатар хотоос 1588 км, аймгийн төвөөс 387 км алсад оршдог болно. Булган голыг 1965 онд Монгол улсын дархан цаастай бүс нутаг, 1995 онд 1480 км² нутгийг хамарсан улсын нөөц гастрын статуст хамруулсан байна. Булган гол нь Монгол Алтай нуруунаас их авч Монгол улсын нутаг дээгүүр 310 км өрсөж бүгд найрамдах Хятад улсын нутагт гардаг бөгөөд үүнээс 105 км нь манай нутаг дээгүүр урсан өнгөрнө. Булган голд Баян гол, Яндэрт, Түргэн, Доод, Дээд нарийн, Тошилт, Улаастан голын усаар тэжээгдэж өрөнгө Инсэ мөрөнд нийлж хойд мосон далаад цутгадаг. Булган голын усанд мөнгөлөг хилтэг, хилэн хар, алган, нүцгэн жара, чимхүүр загас, сахалт хүрц, сугас зэрэг 7 төрлийн загас амьдардаг юм а. Булган гол дэлхийд ховордсон Азийн шар менж эртээр үеэс нутагсаж өсөн үржиж байдаг тул Менжит булган хэмээн алдаршсан байлээ. Булган голд Яндэртийн хэмээх аршаантай бөгөөд үүнийг ард иргэд эрүүл мэндэд ашигласаар ирсэн байна. Булган сумын нутагт хөгтөн амьтдаас Монгол хулан, Зэгснийгахаа, Хар сүлт, Зээр, Алтайн аргал, Янгэр яма, Халуунбуг, Ирвэс, Шилүүс, Цоохондоо, Цөөвөр чон зэрэг амьтад амьдрна. Мөн мэрэгчдээс Дорго, Суусар, Алтайн хар дарваг, Андаатар, Минж, Шувуудаас Алтайн хойлог, Хар өрөвтас, Гангар хун, Тас, Өргөд, Жороо, Тоодог зэрэг шувууд амьдардаг. Мөн хэвлэр явагчдаас Замб гөрвөл, Говийн нүцгэн, Хуруут гөрвөл, Тойргийн хонин гөрвөл зэрэг нэн ховор бөгөөд Монгол орны улаан номонд орсон амьтад олноор амьдардаг байна. Нутгийн зүүн ба зүүн хойд хэсгээр Монгол Алтай нурууны салбар улс, Бомбот, Даршаанд, Тошилт, Хорж, Хөхөтөл, Халзан, Төмөрт, Нарийн мэргэн тойм, Хундогт, Харцас, Байтаг богд зэрэг далайн түвшнээс дэш 2500-аас 3000 м дөргөгдсөн өндөр сүрлэг уулстай. Булган голын хөндийн тэгш дал, намгархаг голын сав газар болно. Нутгийн баруун тийш намдор газар болж, баруун хуурайн говь 150 км үргэлжилж Байтаг богдод тулж очдог. Говьд Дамжиг, Нууц ус, Зээрэн булаг, Алагдан хой, Шаахаад, Татаал гэх мэт говийн булаг шанд Баянбүрд олноор тохиолддог. Түүнчлэн уушиг, гурван хүүхэд, өвхийдэг, бүдүүн, нарийн хар зэрэг говийн сонин тогтос үхий уул хөндөй үргэлжилнэ. Булган сум нь Алтайн салбар ууласт агаар хүйтэн үүс шилтэх тундас баггүй ундаг бол говь цөлрөх нутагт нь тундас баг агаар дулаан байдаг.
Алтай нуруу нь баруун хойд зүгийн агаарын хаалт болдог учраас уг урсгалууд өөртөө агуулсан чийг тунцыг эдгээр улсын тогтолцоонд унгаж тал ба говь цолд хуурайшилт бий болгодог байна. Зуны хамгийн дулаан нь 7 дугаар сард 20-с 25 хэм, дулааны үед говь талдаа 45 хэм хүрч дулаардаг. Өвлийн хамгийн хүйтэн үе 1-р сард агаарын дундаж хэм уулархаг нутагтаа 20-с 30 хэм, говь нутагт 15-аас 20 хэм, жилийн 200-аас 250 хоногт нь хүйтэн сэрүүн байдаг. Агаарын даралт 1-р сард 1022-оос 1055 гигабаксал хүрдэг бол зундаа агаарын даралт багасж 1000-аас 1030 гигабаксал болдог. Болгонголд хавраас намар хүртэл 3-аас 6 м/сек салхитай байна. Хаяа салхины хүч 20-оос 25 м/секундэд хүрнэ. Болгон нутагт говь ханга баян бүрдийн төрөл бүрт ховор ургамлаар баялаг. Үүнд модлог ургамал, шинэс, улаас, бургас, хус, хонхот, улаан шар харган, чацарган, тавилган, заг, тоорой, сухаа, хонин ба ямаан арц 5 төрлийн эмгэн шилв, нохойн хошуу зэрэг модлог ургамал илвэг тохиолддог. Ботлог ургамлын хувьд ч илвэг. Зээрэг нь 6 төрлийн баглуур, 5 төрлийн тойжин жимс, 6 төрлийн шавг, эдгээр олон төрөл нэг нутагт бүрнээрэн байдаг нь маш ховор тохиолдол бөгөөд маш их баялагтай нь баримт юм а. Эмийн ургамлын хувьд ч баялаг юм. Бансэмрүү, лидер, чихэр буяа, шармод, зээрний ундаа, хулангийн ундаа, чир, таван салаа, алтан гагнуур, гоёо гэд Монголд зөвхөн манай нутагт ургадаг олон арван ургамлыг нэрлэж болно. Болгон нутаг түүхийн дурсгалт болон үзэсгэлэн газруудаар нэн илбэг. Гурван баатрын шовгор, байдгийн бүдүүн харгаат, чөө болсон Осман тавуулж байсан гэрийн буур, хүнүүгийн үеийн буш, эртний сүг зураг, хүн чулуун хөшөө, гурван хүүхэд уул, зэнжид хад, онгогийн цэлгэр тал, шар булаг, баян мод, ураагалт, байдгийн алтан овоо, бүдүүн нарийн харгаат зэрэг үзэсгэлэн сайхан газар нутагтай. Үндэсний уламжилт ахуй соёл зан заншлаараа өвөрмөц онцлогтой торгуу төмөн Болгон суманд оршин амьдардаг. Сумын нийт 9621 хүн амын 75% нь торгууд, 25% нь казак үндэстэн амьдардаг. Торгуу төмөн ноос эскигээр олон зүйлийг урлана. Токуомс, ширмэл ширдэг, утас, гэрийн бүс, хошлон, аргамж, дээс, зээг зэргийг дурдж болно. Мөн арьсаар эмээлийн тоног, цагаан эдэний архад бүрүү хөхүүр зэргийг уралдаг бол модоор, твш аяг, тавг, уур, бүрхээр, талих, гэрийн үн, хан, тоон зэргийг урлана. Түнчлэн сүүгээр тос нэвтсэн сайхан ааруул, шар тос, бяслаг, өрөм, ээзгий, тарг, айраг зэргийг хийдэг бол арвайгаар арвайн гурал хөт зэргийг уламжлан хийж амьдарч ирсэн төвхтэй. Торгуу төмөн урлагийн баялаг урын сантай. Тухайлбал аксал, хэлхээ аксал, жудар, ирээн хавраг зэрэг бие биелгээ, ихэл, товшуур зэрэг хөгжим, бэсрэг уртын дуу, шог хошин, харилцаа, богны дууг өөрсдөө зохион дуулж ирсэн төвхтэй. Торгууд хүмүүсийн дундаас Монгол улсын баатар 2, Хувьсгал тэмцлийн Ахмад зүтгэлтэн 15, Хөдөлмөрийн баатар 12, Гавьяа цалтан 34, Эрдэмтэн доктор 40 гаруй төрөн гарсан нь болгончуудын баатарлаг, дайчин, хөдөлмөрч, оюунлаг түмэн болохын баталгаа юм а. 2008 оны 10 сарын байдлаар тус сум нь 2068 өрх, 9815 хүн амтай, үүний 4736 нэрэгтэй, 5069 нэмэгтэй бөгөөд нийт хүн амын 48% нэрэгтэй, 52% нь эмэгтэй, тэгээс 5 насны хүүхэд 1119 буюу 11.4%, 16-аас 35 насны залуучууд 720 буюу 7.3%-ийг эзэлж байна. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд 2627 хүүхэд, цэцэрлэг 448 хүүхэд тус сурч хүмүүжиж, ихтэй сургууль коллежид 210 оюутан суралцж байна. Суманд дунджаар 240-оос 280 иргэн шинээр мэндэлж, 38-аас 50 орчим иргэн нас барж, 52-оос 68 өрх шинээр гэрлэн нэмэгдэж, 6-аас 8 өрх шилжин гэрж, 16-аас 18 өрх шилжин явж байна. Болгон сум байгалийн маш олон баялагтай. Тухайлбал нүүрсний орд олон булаг сумын төвөөс 151 км, мэрэгний уул сумын төвөөс 32 км, алтны орд нарийн хар сумын төвөөс 68 км, сухаат сумын төвөөс 45 км, цоохор нуур сумын төвөөс 15 км, доод нарийн сумын төвөөс 82 км, мянгадын ам сумын төвөөс 35 км оршиж байна. Болрын орд уушгин сумын төвөөс 70 км, барилгын материалын орд тоосхны материал авшаар шороо 3 км, шохон чулууны орд 8 км-ийн зайд байрлаж байна. За би энэ музейд байгаа энэ түгний тухай бид хариулахыг хүсэж байна.
За энэ бол 1954 онд Ховд аймгийн Булган суманд одоо хамтын аж ахуй жаргалын зам нэгдэл гэж байгуулагдсан. Энэ аж ахуй бол Булган сумын хөгжил, ард түмний аж байдлыг дээдлэх талаар ихээхэн үүрэг гүйцэтгэсэн томоохон аж ахуй байсан. Энэ одоо байдлыг нь хөтөлбөр бүтээлийг нь үнэлж тухайн үед бүгд найрамдах Монгол Ард улсын ардын их хурлын тэргүүлэгчдийн одоо зарилгаар 1973 онд 54 дэх зарилгаар Алтан гац содонгоор шагнасан байгаа юм. За энэ Алтан гац содон энэ байна. Мөн энэ нэгдэл бол тухайн үед дөрвөн газрын социалист уралдаан гэж байдаг байсан. Энд бол улсын хэмжээнд 2 удаагийн социалист уралдаан төрүүлсэн тугнууд энд музей тавигдсан байна. За энэ нэгдлийг бол анх бошго гэж хүн одоо удирдах эхэлсэн. За дараа нь бол Адууж, Лангаажав, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Лувсан, Даваа самбуу, Мудаг, Баавда гэсэн одоо шилдэг хэрэгсэгчдийн энэ одоо нэгдлийг удирдах аваад зах зээлийн нийгэм шилжсэн тухайн цаг үед 1992 онд бүх нэгдэл бол одоо өмч хвчлийн хуулиар хүртэгдсэн юм аа. Тухайн үеийн нэгдэл бол сумын ардын төвчлийн хурлын гүйц захиргаа нэгдлийн даргыг бол хавсарч хийдэг байсан. Нэгдэл одоо өөр байдал шийдсээс болж сумын төр аж ахуй хоорондоо сальж сумын анхны засаг даргаар нь бол Усан Жамцын Чулуунбат 10 жил одоо сумын засаг даргаар ажилласан. Дараа нь одоо Дамирын Жавын Баатарсүрэн 8 жил ажилласан. Одоо Содно Баяр сайхан гэж хүн удирдах ажиллаж байна. Энэ сумыг одоо хөгжүүлэхийн тулд одоо бид 2009-аас 2020 он хүртэл Булган сумын бизнес орчныг сайжруулах урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулад одоо ажиллаж байна. Ерөн одоо энэ сумын сүүлийн 90-ад оноос хойш хөгжил бол нэлээд эрч хүчтэй явагдаж дэд бүтц одоо эрчимдээ сайн хөгжсөн одоо ийм төвшөнд одоо ажиллаж байна. За Булган сумын хөгжүүлэхэд үлээсэн хөв нэмрээр болсон одоо зарим хүмүүсийг бас дурдахыг хүсэж байна. Тухайлбал одоо намын хорооны орлогчаар ажиллаж байсан Ядамсүрэн, намын хороонд ажиллаж байсан Батын Сүхөө, сумын орлогчаар ажиллаж байсан Дамирын Цагаанхөө, сумын нарийн бичгэнээр ажиллаж байсан Дамирын Сүрэн, Данди, Ахуй ширээ хүмүүний даргаар ажиллаж байсан Жимдийн Дамирын, Бодлын Тэлэнгийн даргаар ажиллаж байсан Кохин Орзон гэх мэтийн одоо тэргүүний хүмүүс тухайн үед одоо шилдэг удирдагчид энэ сумыг хөгжүүлэхэд их хөв нэмэр оруулсан гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. За Булган сум одоо өөрийн сүлд дуу, өөрийн далбаа, өөрийн лого, өөрийн одоо ийм сүлдтэй болох тийм уралдаан зарлагдаад тэр уралдааны одоо оролцсон хүмүүсийн бүтээл бол одоо энэ ширээ дээр байж байна. Тэгээ Булган сумын сүлдээр бол энэ миний урд байгаа энэ бүтээл шалгарсан юм. Энэ дэр болохоор 5 сумын торгуудыг төлөөлүүлж дээр манай казак үндэстэн манай энэ нутагт амьдардаг 6 дэлбээ буюу 6 тойргийг бол энэ сүлдний зах хэсгээр нь оруулж өгсөн байгаа. Гол нь болохоор манай Булган сумын булганчуудад шүтэн бол бүрээрхний дүрс мөн манай голд амьдардаг Минжийн дүрс байгаа. Минжийн дүрсний доор им Б гэдэг одоо Минжит Булган гэсэн ийм хоёр үсгийг тавьсан байгаа. Мөн газар, ус, ургамал гэж энэ 3 өнгөөр ингээд төлөөлөл нь фон хийсэн байгаа. Мөн Булган сум маань жимсгэн тариалдаг, газар тариалд эрхэлдэг учраас тарианы 2 төрөөгөр ингээд гадна хөвөлж өгсөн байгаа. Тэгээ Булган гэсэн ийм нэрийн утсыг доор нь ингэж байрлуулж өгсөн байгаамаа. Ийм сүлдтэй болсон. Мөн Булган сумын далбаа байна энд. Энэ далбааны толгой хэсэгт нь болохоор нар сар галгуурыг одоо ингээд мандан бадрахын бэлэгдэл болгоод Минжит Булган Имбэ гэсэн ийм хэсгийг тавьж өгсөн байгаа. Энд одоо энэ 5 сумын торгууд тэгээ казак үндэстнийг төлөөлүүлсэн ийм 6 ийм хошууруулж өгсөн ийм далбаа байгаа. Мөн Булган сумын албан байгууллагын хөв хүмүүст бол нэрийн удас болох зорилгоор ийм Ховд аймгийн Булган сум гэсний логоны ийм загвар байгаа юм. Энд болохоор бүрэн архин голын загвар байна. Тэр Минжийг оруулсан байгаа. Тэгээ Булган голыг оруулсан ийм загвар байгаамаа. Булган сумын сүлд дугаар бол Торууд нутаг гэдэг дуу бол шалгарсан байгаа. Манай Булган сумын сүлд дуулж байгаамаа. За мөн Булган сумын